ажлын хувьд засаглал яаж явагдгийг, дээр нь бид нар чанар эрсдлээ хэрхэн одоо удирдах явдсан бэ? Энэ талаар бас мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээ өнөөдрийн мэдээлэл бас та бүхний үйл ажиллагаанд бас санаа оноо авах, өнөөдрийн цаг заваа гаргаад ирсэн та бүхэнд бас нэг мэдээлэл болох болов гэж бодож байна. За, юуны өмнө ихтгэлээ хэлэхээс өмнө би компаниуд товчхон танилцуулъя. Манай KPMG компани бол аудит татвар, мэргэжлийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг олон улсын эрс үлжээ байгууллага. Нийтдээ 156 улсад 189 мянган гаруй мэргэжилтэн нэгтгэн бол ажиллаж байгаа. Монголын салбар бол нэлийн отгон салбар байгаа. Тэгээд гол үйлчлэгээ бол ерөөсөө 3 салбар. Монгол улсад бид нар KPMG аудит буюу аудит зөвлөх үйлчлэгээний компани, KPMG татварын үйлчлэгээний 2 компанитайгаар бол үйл ажиллагаа явуулж байгаа. Товчхондоо түүхийг аваад үзэх юм бол манай компани бол нийтдээ 147 жилийн түүхтэй ийм байгууллага байгаа. Яг KPMG гэдэг энэ дөрвөн үсгийн нийлэмжээр үйл ажиллагаа явуулсан он нь бол 1987 он байгаа. Гэхдээ ингээд түүхийг хараад үзэх юм бол анх 1870 он, 1897, 1917 онд ингээд үүсгэн байгуулагдсан компаниуд маань өөрсдөө нэгдэж нийлэх замаар байгуулагдсан юм компани байгаамаа. Тэгээ энэ дөрвөн үгийн нийлэмж нь болохоор яг энэ үүсгэн байгуулсан дөрвөн хүний одоо эхний үсгүүд байгаа. Үүсгэн байгуулагдсан газар зүйн байршлыг хараад үзэх юм бол Амстердам, Лондон, Нью-Йорк гэх мэтчлэн юм олон улсын нэлээд томоохон хөгжсөн улсуудаас одоо компаниуд нэгдэх зарчмаар ийм үндэстэн даамсан компаниг бол байгуулж ирсэн түүхтэй. За, KPMG Монголын үйл ажиллагааны хувьд ярих юм бол бид нар 2012 онд үндэсний тэргүүлэгч аудитын компани, нэм аудит компанитай нэгдэж нийлэх замаар л үүсгэн байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар манайх нэг 80 гаруй мэргэжилтэнтэйгээр бас аудит татвар зөвлөх үйлчлэгийг үзүүлж байгаа. Дэлхийн түвшинд бол бусад гишүүн байгууллагуудын дийлэнх үйлчлэгээ бол зөвлөх үйлчлэгээ давмгаалсан. Дараа нь аудит татварын үйлчлэгээ ордог. Монгол улсын одоо KPMG-ийн үйл ажиллагааны хувьд бол одоохондоо аудит нэлээд тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Дараа нь бас зөвлөх татвар үйлчлэгээнүүд байгаа. Бид нар одоо татвар зөвлөх үйлчлэгээ илүү хөгжүүлэх, тэднийхээ оролцоогоос илүү нэмэгдүүлэх талаар бол зорж ажиллаж байгаа. За, ингээ өнөөдөр үндсэн сэдв рүү оръё. Засаглалын талаар ярив. Тэгэхээр за, засаглал гэдгээ эхлээд ярихад бол би засаглал гэдгийг бид нар одоо яг юу гэж ойлгоод байгаа вэ гэдгээ товчхон бас ярих гэж бодлоо. Тэгэхээр ерөнхийдөө засаглах эрхийг хүлээж байгаа, өөрийг хүлээж байгаа институт юм уу, эсвэл тухайн этгээдүүд маань бол ерөнхийдөө байгууллагын стратегийг удирдан чиглүүлэх, бодлого журам боловсруулж батлах, тухайн байгууллагатаа маш сайн хяналтыг бий болгох, бас хариуцлагатай байдлыг хангах гэсэн энэ үндсэн дөрвөн чиг үүргийнхаа хүрээнд ерөөсөө л дөрвөн үр дүнд хүрэхин төлөө тэмүүлээд байна гэж бид нар олоо томьёолсон байгаа. За, ямар дөрвөн үр дүнд хүрэх гээд байгаа гэхээр бид нар тухайн байгууллагатаа маш сайн ёс зүйтэй соёлыг бий болгоно. Тухайн байгууллагын ёс зүйн соёлыг бий болгоно. Мөн хийж байгаа ажил үйлчлэгийн маш өндөр чанарын өндөр түвшинтэй гүйцэтгэлийг бий болгоно. Дээр нь маш сайн үр дүнтэй хяналтыг тухайн байгууллага дотор бий болгоё. Дээр нь бид нартэй одоо ялгаа харилцаанд оролцож байгаа тухайн байгууллагатай одоо оролцогч этгээдүүдийн хувьд бид нар маш юм сайн зөв үеийн харилцаа холбоог үүсгэе гэсэн ийм үндсэн дөрвөн үр дүнд хүрэхийн тулд тухайн байгууллагын бол засаглал хэрэгжиж байгаа юм болов гэж одоо үзэж томьёолсон байгаа. За, тэгээд сайн засаглалын аудитын компани бол өөрөө маш онцлогтой мэргэжлийн үйлчлэгээний байгууллага учраас ёс зүйгээр одоо үйл ажиллагаа одоо чанартай бөгөөд сайн хийгдэн гэж бол одоо үзэхэд аягүй хэцүү. Тэгэхээр аудитын байгууллагын засаглалын гол бас нэг цөм юунд явж байгаа гэхээр яаж энэ байгууллагатаа ёс зүйтэй ийм соёл, ийм хэм хэмжээ бий болох юм бэ гэдэг дээр бол маш их том одоо ач холбогдол өгж ажилладаг байгаа. За, зүгээр нэг ингээд аудитын гэрээт ажлын хувьд бид нэр одоо нэг жишээ хэлье л да. Тухайн аудитын баг байгаа альва партнер, менежер эсвэл ямар нэгэн багийн гишүүд аудиторуудын хувьд ёс зүйн
одоо үйлдэл хийх бол үндсэндээ бол бараг боломжгүй байдлаар зохион байгуулагдсан гэдэг. За аудитын багийн гишүүн тус бүр эсвэл манай байгууллагад ажиллаж байгаа хүн тус бүр альва ёс зүйн үйлдэл та хэдэд одоо жоохон багахан хэмжээний мэдэгдсэн байсан хараад бус байдлаар та хэд манай ёс зүйн одоо ёс зүйн хараад бус байдлын хороо одоо нэрээ нууцсан байдлаар мэдэгдэх ийм зарчим бол байнга үйлчилж идэг. Тэгэхээр тухайн багийн зөвхөн туслах хүртэл партнер аудиторууд энэ дээр ёс зүйтэй хараад бусаар ажиллаж чадж гин үү гэдгийг бас давхар хэмжээдэг. Тэгэхээр ийм ёс зүйн хэмжээ соёлыг бий болгохын тулд засаглах удирдлага сайн ажиллаж байдаг байгаа. Тэгээ мэдээж эрийг сайн гүйцэтгэлтэй альва аудит татвар зөвлөх хөгжлөөр чанарын өндөр түвшин стандартын дагуу гүйцэтгэх энэ боломжийг нь бол бүрдүүлэхийн тулд засаглаж ажиллаж байгаа. За альва байгууллагын хувьд бол заавал нэг хяналт байхгүй бол бас нөгөө чанар эрсдлийг яаж удирж ийн гэдгээ өөрсдөө мэдхээс хойшлаад тухайн стандартыг үржиж гин үү гэдэг дээр бас маш хяналт бол зайлшгүй байх ёстой. Тэгэхээр яаж энэ хяналтыг тухайн байгууллагад бий болгох уу, ямар бүтцтэй байх уу гэдэг бол бас одоо сайн засаглалын нэг юм анхаарч үзэх зүйл юм болов гэж бодож байна. Дээр нь тухайн байгууллагатай олцож байгаа талуудтай яаж зөв харилцаа холбоо бий болгох уу? Энэ дээр ямар бодлого баримтлах гэдэг нь бас их чухал. Яагаад гэвэл аудитын байгууллага түрүүн хамгаалсан зүйлээсний нэг өхрийн евродор бол 1000 өхрийн төлөв гэдэг шиг нэг аудитор нэг партнерын буруутай үйл ажиллагаанаас олж тухайн байгууллагын нэр хүн тэгээд энэ мэргэжлийн байгууллагын итгэл энэ дээр бол маш том одоо нөлөө үзүүлж идэг байгаа. За манай энд бол би зүгээр засаглалын бүтцийг аваад үзэхээр манай KPMG компани маань өөрөө 156 улсад үйл ажиллагаатай. Тэгэхээр ингээд 156 улсыг нэгдэн ингээд базж идэг те. Одоо энэ ерөнхий энэ засаглалыг хариуцсан ийм бол институт заавал ажиллаж идэг байгаа. Энэ нь бол олон улсын түвшинд глобал одоо борд буюу глобал түвшинд бол төлөөлөл удирдах зөвлөл ажиллаж байгаа. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол жоохон онцлогтой. Энэ төлөөлөл удирдах зөвлөлт маань жишээлх юм бол бүтцийг аваад үзэх юм бол төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, дэд дарга, дөрвөн бүсийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга нар бол ажилладаг. За тэгэхээр манайх бол ерөнхийдөө дөрвөн бүсэд бол үйл ажиллагаа хуваарлсан байдаг. Америкийн, Аз нохон далай, Европ, Ойрхон болон Африк гэсэн үндсэн дөрвөн ийм газар зүйн байршлаар ерөнхийдөө удирдах байгаа. Энийг бол глобал түвшний төлөөлөл удирдах зөвлөл хянаж. За глобал түвшний удирдлагын баг менежмент тим ажиллаж байгаа. Глобал түвшний консул буюу зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлд одоо ерөнхийдөө 156 улсаас нэг 58 гишүүн байгууллагын төлөөлөл оролцоод ийм бүтцтэйгээр бол ерөнхийдөө үйл ажиллагаагаа явуулж байгаа. За засаглалын бүтцийн үндсэн зорилго бол та бүхэн дэлхийн аль ч улсын оронд үйл ажиллагаа явуулж байгаас үл хамааран дэлхийн өнцөг болон бүрд хийж байгаа ажил чинь нэг чанарын ижил төвшөнд хийгдсэн байх ёстой. Тэрнийг тэр зорилттой хүрэхийн тулд бол энэ байгууллага маань ажиллаж байдаг байна. За цаашдаа ярих юм бол энэ одоо төлөөлөл удирдах зөвлөлд бас туслах үүрэгтэй юм 6 хороодууд ажиллаж идэг. Гүйцэтгэлийн хороо, засаглалын хороо, хөрөнгө оруулалтын хороо, үйл ажиллагааны хороо, чанар эрсдлийн удирдлагын хороо, мэргэжлийн харилцааны даатгалын хороо гэх. За ийм 6 хороодууд ажиллаж байна. За ингээд ерөнхийдөө глобал түвшний бүтэц гараад ирэнгүүт дахиад Аз нохон далай, Африк ингээд нөгөө дөрвөн бүсийн бүтэц гарч ирнэ. За дөрвөн бүсийн бүтэц бол яг адилхан бүх бүтцүүд нь тусдаа төлөөлөл удирдах зөвлөл менежментийн баг одоо юу гэдгийг түрүүний хэлсэн нэлээд олон хороодууд ингээд давхар ажиллаж байна. Үүний дараа тухайн гишүүн байгууллагуудын бүтэц гарч ирнэ. Тэгэхээр гишүүн байгууллагууд бол өөрөөсөө хэр их олон ажилтай 10,000 ажилтнтай юм уу, 30,000 ажилтнтай юм уу, 100 ажилтнтай юм уу тэрнээсээ шалтгаалаад өөрсдийн зохистой засаглалын бүтцийг бол өөрсдөө бий болгосон. Тэр нь одоо яг харилцан бас адилгүй байдаг байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө бол тухайн гишүүн байгууллага улс орон бүр дахиад төлөөлөл удирдах зөвлөл удирдлагын багч гэдэг юм ингээд дахиад өөрсдийнхөө бүтцийг байгуулсан байна. За ерөнхийдөө бид нар өнөөдөр аудитын компанийн хувьд бол би ярьж байгаа учраас нэг бас энийг онцлж хэлдэг юм гэж бодсон. Энэ бол нөгөө нөхөрлөлийн тогтолцоо. Одоо яг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аудитын компаниуд ерөнхийдөө дийлэнхтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр бол үйл ажиллагаа явуулж байгаа. За одоохондоо яг ингээд нөхөрлөл
байгууллаад одоо KPMG компани хувьд ч гэдэг юм уу одоо дөрвөн том компани хувьд ч гэдэг юм уу бусад компаниудад яг ингээд нөхөрлийн тогтолцоогоор яг сонгодог утгаараа явъя гэхээр яг нөгөө мэрэгчлэн партнерууд хангалттай хэмжээнд бас одоо бүрдээгүй байгаа учраас ерөнхийдөө бол хязгаарлагдал хариуцлагатай компани руу явж байгаа. Гэхдээ ерөнхийдөө мэрэгжлийн байгууллага, хуулийн байгууллагууд, аудитын компанийн ерөнхий үйл ажиллагааны нөхөрлийн тогтолцоонд бүрдсэн байдаг байгаа. За тэгээд энэ нөхөрлөлийн онцлог нь юу юм бэ гэхээр энэ аудитын бизнесийг зөвхөн партнерууд удирдан чиглүүлж үйл ажиллагаа явуулна. За тэгэхээр одоо А компани хоёр партнертай үүсгэн байгууллагатай гэх юм бол А компани хоёр партнер хувьцаа эзэмшин тэрнийхээ хүрээнд аудитын тайлан дээр дүгнэлт өгөн энийхээ хүрээнд өөрсдийнхөө үүрэг хариуцлага хүлээн. Ерөнхийдөө ийм зарчмаар явдаг. Зүгээр яг партнераас өөр хүн хувьцаа эзэмшин гэдэг ойлголт бол ерөнхийдөө сонгогдох гараар байдаггүй. Тэгэхээр заавал партнер өөрийнхөө энэ оюун ухаан, өөрийнхөө энэ оюуны хөдөлмөрөөрөө ерөнхийдөө энэ бизнесийг эрхлэх ёстой гэсэн ийм зарчим бол үйлчлэх юм лээ. Тэгээд тухайн партнер ажилласаа гарах тэтгэвртэй гарах үедээ дараагийнхаа партнер шинэ залуу үедээ өөрийнхөө одоо эзэмшиж байгаа хувьцааг ч юм уу эзэмшлээ үлдээгээд ингээд одоо ямар хувьцаанаас ямар нэгэн ашиг хүртэх боломжгүйгээр үйл ажиллагааг зохион байгуулагдсан юм байдаг. Тэгээд ерөнхийдөө бол бүх үүрэг хариуцлага бол хамгийн эцэстээ бол партнерын одоо нуруунд байдаг. Тэгэхээр одоо бидний хувьд бол аудитын компаниуд хамгийн өндөр эрсдлийг хүлээж идэг. Дээр нь хамгийн их эрх мэдэлтэй хүн бол партнер гэж явдаг байгаа. За ерөнхийдөө энэ бол манай компани хувьд байдаг юм албан тушаалын бүтэц байгаа. Тэгэхээр бид нар ингээд партнер болохын тулд та ер нь доод дунд энэ бол гэхдээ яг тогтсон тоо биш лээ. Гэхдээ ер нь дунджаар танд бол 15 жил аудитэд ажиллаж ээж та партнер болно гэсэн ерөнхийдөө ийм чиглэл байдаг. Тэгэхээр ингээд туслахаар ороод ахлах болоод ахлах менежер захиралд ингээд партнер болоход танд ерөнхийдөө бол нэг 15 жилийн ийм туршлага болох хэрэгтэй. За яг албан тушаалаас албан тушаалд шилжих хугацаа бол тодорхой 2-3 жилтэй ч юм уу байдаг. Гэхдээ тухайн хүний ур чадвараас шалтгаалаад магадгүй энэ 2 жилийн 1 жилийн дотор таны одоо дараагийн албан тушаалтай ахин дэвших боломжийг бүрдүүлсэн байдаг. Тийм байгаа. За нэгэнт одоо засаглал ярьж байгаа нөхцөл хамгийн их аудитын компани хамгийн чухал амин сүнс юу юм бэ гэвэл ерөнхийдөө бол чанар эрсдэл. Чанар эрсдлийг бид нар яаж хянах вэ гэдгээс хамаараад тухайн аудитын байгууллага бол хэр сайн ажиллаж байгаа бол үнэлдэг гэдгэд бол баг болно. За чанарын хяналтын систем манай байгууллагын хувьд яадаг вэ гэхээр бид нар бол дотооддоо чанар эрсдэл удирдлагын бодлого горимжуудыг хэрэгжүүлж ажилладаг байгаа. За энэ бодлого горим нь болохоор та бүхний сайн байдаг чанарын хяналтын олон улсын стандартыг хэрэгсний хэлтгүүнчдийн ёс зүйн дүрм гэсэн энэ үндсэн хоёр бичиг дээр үндэслээд манай компанийн хувьд яг гэхээр бүх 156 улсад нэгэн адил мөрдөгдөх ийм ёс зүйн чанар эрсдлийн удирдлагын гарын авлага гэж юм материал байдаг. За тэгээд энийгээ бид нар бол ягштал хэрэгжүүлэл мөрдөө явдаг. Жил болгон энэ стандартууд энэ төр мөрдөгч гин үү гэдгийг бидрийг дээрээс бол хэмжээдэг ийм байгаа. За би өөрөө болохоор компанида compliance officer буюу чанар эрсдлийн удирдлагын хариуцсан бас юм ажлыг авах эрхэлдэг байгаа. Тэгэхээр яг энэ зүйлсүүд маань хэрхэн хэрэгжиж байгаа вэ гэдгийг бодлоо жил болгон толгой компаниас хянуулж ингэж явдаг байгаа. За чанарын хяналтын тогтолцоо өөрөө яаж хэрэгждэг вэ гэхээр за энд англиар хэлсэн юм. Тэгэхээр дараа нь монголоор байгаа. За чанарын хэрэглэлтийг бол бид нар юу гэж үздэг вэ гэхээр ерөнхийдөө 7 хүчин зүйлсээс энэ чанарыг бид нар чанартай хийх үгүй юу шалтгаална гэж юм бол үзэж байгаа. Тийм. За энэ дээр чанарын хяналтыг тодорхойлох 7 хүчин зүйлсийн хамгийн чухал буюу тооны топ буюу одоо бүх юмний цөм нь юу ах юм гэдэгтэй. Цөм нь юу ах вэ гэхээр ерөөсөө л нөгөө сайн засаглал удирдлагын одоо тэр соёл үнэн шударга байдал чанар эрсдлийн удирдлагын бодлого журам ямар байх юм те энэ бүх зүйлсээс ерөөсөө чанар шалтгаал.
Энэ цөмийг тойрсон 6 хүчин зүйлс байгаа. Тэгэхээр би та бүхэнд эндээс одоо та бүхний үйл ажиллагаанд бас төвд нэмэртэй юм бол юуг анхааруулах зүгээр гэдэг вэ гэдэг талаас нь бас тавчин мэдээлэл өгье гэж бодож байна. За эхний хүчин зүйлс буюу зөв харилцагчтай харилцах. За харилцагч хүлээн зөвшөөрөх энэ өөрөө чанарын хамгийн яагаад нэг чухал хүчин зүйлсийг заавал эхний нэгд нь энэ харилцагч хүлээн зөвшөөрөх гэдэг юм ороод ирж байгаа юм бэ гэж боддог. Тэгэхээр харилцагч хүлээн зөвшөөрөх гэдэг бол нийт таны аудит татвар зөвлөх үйлчлэг аль нь ч үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагын эрсдлийн 70%-ийг дангаараа хаана гэж үздэг. Тэгэхээр та зөв харилцагчтай үйлчлүүлэгчтэй харилцсан тохиолдолд та өөрийнхөө үйл хөдлөлийн 70%-ийг хаажлаа гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол маш том горим хэрэгжиж идэг. Үйлчлэл хүлээн зөвшөөрөхөд бид нар бол тухайн харилцагч болон тухайн гэрээт ажлыг үнэлдэг. Тэгэхээр одоо манай компани санал тавиад за бид нар ингээд аудитын үйлчлэгээ авъя гэдэгтэй. Тэгэхээр бид нар өмнө саналаа өгөөд гэрээ байгуулах үе шат хүртэл бидний хийх хамгийн чухал горим бол харилцагчийг хүлээн зөвшөөрөх горим байна. Энд дээр бид нар харилцагчийн нэр хүндийн эрсдэл байна уу, санхүүгийн эрсдэл байна уу гэх мэтчлэн маш нарийнсаа хяндаг. За компани хувьцаа эзэмшин хийхэн гэдэг ямар хүмүүс байна? Ямар нэр хүндтэй өмнө нь ямар зарга маргаанд холбогдож ирсэн юм уу? Удирдлага нь ямар хүмүүсийн тэдний өмнө шударга байж чадах уу? Ерөнхийдөө байгууллагын нэр хүнд хэрийн санхүүгийн эрсдэл нь хэрийн бидний мөн одоо төлбөрийг эргүүлээд төлчих чадвартай юм уу? Ямар компани? За энийг нь үнэлэхээс гадна гэрээт ажлаа үнэлнэ. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсэх юм уу? Хараад бус байдалд нөлөөлөх үү? Ашигтай ажиллаж чадах юм уу? Олон нийтийн ашиг сонирхол юм хамрагдсан эрсдэл өндөртэй байх юм уу? Ямар ур чадвар шаардлагатай юм? Учиргүй айхтар одоо бидний одоо компани байхгүй ур чадварыг шаардсан юм ажил байгаа юм уу? Дааж чадах юм уу гэдгийг үнэлээд бид нар харилцагч гэрээт ажлын үнэлээд за энэ аудитууд дээр бол бид нар саналаа өгч болох юм байна, болохгүй юм байна. За ер нь бол энэний эрсдэл бол нэлээд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй юм байна. За өндөр эрсдэлтэй бол бид нар дахиад 2 дахь шатны партнерыг хяналтанд оруулчихдаг юм уу тий? Эсвэл давхар энэ ажлаа хянуулах баг бүрдүүлэх үү? Ямар баг бүрдүүлэх үү? Хамгийн туршлагатай хүнийг авах уу? Ямар гэдгийг үнэлээд энэ харилцагч хүлээн зөвшөөрөх гэдэг бол гомыг бол хийдэг байгаа. Энэний үндсэн дээр саналаа өгдөг ч юм уу гэрээ байгуулахын дараагийн үе шатууд байдаг. Тэгэхээр энэ нь бол маш чухал. Та бүхэн бас энийг бас анхаарч үзвэл нийт эрсдлээ бас нэлээд бууруулахын боломж байдаг шүү гэж хэлсэн. За дараагийн нэг хүчин зүйл бол нарийн тодорхой стандарт аудитын сайн зааварчилгаа байх ёстой. За ийм юмгүйгээр одоо тухайн одоо аудитын ажлыгч гэдэг юм уу чанартай сайн хийн гэдэг бол бас жоохон хэцүү. Тэгэхээр энийг манай компани яаж бүрдүүлсэн байдаг вэ гэхээр манайх ч одоо үндсэндээ нэг юм 3 том стандарт явж байгаа. Эхлээд бол санхүү тайлбарлалын олон улсын компаниуд хэр энийг санхүү тайлбар гаргахдаа яаж мөрдөж байгаа гэдгийг бид нар өөрсдөө сайн мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо энэ номныхон зураг нь л да Insights into IFRS буюу KPMG-ийн санхүү тайлбарлалын олон улсын стандартын талаарх нэвтрхий тал гэж ийм баримтч байдаг. За энэ яадаг вэ гэхээр санхүү тайлбарлалын олон улсын стандарт өөрөө маш их хувьсан өөрчлөгдөж байгаа тийм. Дээр нь ийм үнэлэмж, үнэлгээ, тооцоолол ихтэй болж ирж байгаа. Тэгэхээр зарим тохиолдолд энэ санхүү тайлбарлалын олон улсын стандартын зарим зүйл заалтуудыг бид нар яаж тайлбарлах вэ гэдэг дээр ерөөсөө бас өөрсдийн одоо зөвхөн стандарт уншаад бид бас ойлгохгүй тийм тохиолдолд үүсгэлтэй. Тэгэхээр энэ мэдрэхий тал яадаг вэ гэхээр тухайн заалт бас бүрийн маш нарийнсаа тодорхойлж өгдөг. KPMG энэ заалт зүйл заалтыг ингэж тайлбарлана, бидний ингэж авч үзнэ гэдгийг бол нэлээд сайн тайлбарлсан нарийн энэ заалттай байдаг учраас энэ одоо бидний хувьд бол нөгөө библ гэдэг шиг тийм байнгын барьж одоо баримтлах юм чи баримтын болдог. Дараагийнх нь болохоор аудитыг хийхдээ бид нар аудитын олон улсын стандартын дагуу хийж байгаа. Тэгэхээр аудитын олон улсын стандартыг KPMG-ийн зүгээс бас юм гарын автлага болоход KPMG-ийн аудитын гарын автлага гэсэн юм 2 бод номоос байдаг байгаа. За энэ дээр болохоор манайх KPMG-ийн зүгээс аудитаа яг яаж хийх юм, материалаа яаж тооцох юм, юу дээр үндэслэх юм, та яг яаж материалаа тооцох юм гэдэг бүх маш нарийн сайн тодорхой заасан. Аудитын стандартыг өөрсдийн одоо ийм өөрийн гарын автлага болоод дээр нь биднэрт илүү нарийн тодорхой товч заалтаар ингэж
зааж өгсөн байдаг байгаа. За дараа нь бол мэдээж чанар эрсдлийн удирдлагын гарын авлага байгаа. Энэ бол түрүүний хэлсэн мэргэжлийн ёсцын дөрөв мэргэжлийн технологи ёсцын дөрөв тэгээд чанарын хяналтын олон улсын стандарт дээр үндэслэн ийм гарын авлага. Энэ дээр бас KPMG яаж харилцагч агуулгын зөвшөөрөх юм гэдэг юм уу гэдэг бүх юмыг нарийн заагаад өгчихсөн. За тэгээд энэ гурван үндсэн энэ гарын авлага дээр суурлаад бид нар яг ямчлаа зохиох стандартын үнэн зөв хийж гинөө гэдэг дээр одоо бид нар нарийн сайн заавар ажилладаг байгаа. За мэдээж хэрэг энэ стандартуудыг дагаад бол яаж аудитыг үр дүнтэй, үр ашигтай, хурдан шуурхай, яаж чанарын өндөр түвшинд хийх үгээр туслах одоо ийм хэрэгслүүд гэх юм уу тийм аудитын төлсүүд байдаг байгаа. За манайх бол аудита аудит гэсэн програм хангамжийн дээр суулж хийдэг. За тэгээ энэ програм хангамжтай уялдсан төвөрлөлтийн програмууд ч гэх юм уу SIDA таад гэдэг олон төрлийн ийм туслах програм хангамжууд бол байдаг. За тэгээ төвөрлөлтөд жишээ нь бид нар ямар төвөрлөлтөөр хийх юм гэдэг бол энэ стандартуудаар нарийн заасан байдаг учраас програм хангамжийг тэр чиглэлд бол зааварчилсан зохион байгуулагдсан байдаг. За бас компанийн хувьд бас хамгийн чухал юм бол бүх энэ гарын авлагч бай альва мэдээллийг аудит альва манай ажилтан бол маш хурдан хугацаанд бүрэн хэмжээнд ойлгож хүлээн авах мэдээллийг яаж хурдан шуурхай авах вэ гэдэг дээр анхаарсан Alex гэсэн одоо мэдээллийн бааз бол байршуулсан байдаг дотроо сүлжээндээ. Тэгэхээр бид нар Alex руу ороод бол бүх мэдээллийг олж авна. Шүүлтээр нь хаагаалаа стандартын талаар бүх мэдээлэл, аудитын стандарт, чанарын за тэгээд одоо аудитыг яаж ашиглах вэ гэдэг юм. Одоо энэ дээр бол дотоод мэдээлэл болон гадаад мэдээлэл бүгд барьсан байдаг. За санхүүгийн танилын олон улсын стандарт бүх онуудаараа барьждаг ч гэдэг юм. Аудит олон улсын стандарт бүх онуудаараа барьж дээр нь бүх төрлийн сургалтууд та ерөөсөө одоо би санхүүгийн танилын олон улсын стандарт 15-ыг сайн мэдгүй шинэ стандарт би яах вэ гэж бодоход бол бид нар Alex руу ороход бүх төрлийн мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр тухайн хүн өөрөө цаг зав гаргаад сурах юм бол тухайн хүн бол одоо ямар нэгэн зааварчилгаа стандартаар дутна гэсэн асуудал бол байхгүй байхаар ингэж бол өөрсдийнхөө үйл ажиллагааг бол замбарчилж засаглал ийм чиглэлийг бол барьсан байдаг юм аа. За ингээд би та бүхэн сонирхолгүйднээс гэсэн л да аудитын ажлын урсгал ямар байдаг юм манай компани жишээ. За бид нар бол аудит гэдэг програм хангамж ашигладаг. Тэр аудит програм хангамжийн дээр бол ерөнхийдөө иймэрхүү зүйлсийг заавал хийнэ гэж програмчлагдсан байдаг. Альва нэг аудит хийх бол бид нар дутуу хийх гэдэг юм уу одоо анзаарахгүй үлдээх гэсэн ойлголт бол ерөөсөй байхгүй програм цаанаас шаардаад хийлэгчдэг. За түрүүний гэрээт ажлын өмнөх үе шат буюу харилцагч хүлээн зөвшөөрөх гэрээт ажлын загцаг зурх энэ бол хамгийн бидний анхаарч үздэг чухал гол юм байна. За ингээд харилцагчаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бид нэр гэрээт ажлаа эхлүүлнэ. За эхлүүлэхдээ бид нэр гэрээт ажлын өмнөх одоо хийсэн горимуудын харилцагчийг яаж хүлээн зөвшөөрсөн тэр бүх горимуудаа орон цар хүрээ ямар ажил хийх гээд байгаа. За хүний нөөц цаг хугацаагаа төлөвлөн. За энэний дараа бид нар жинхэнэ аудитын эрсдлийн үнэлгээ гэсэн ийм хэсэг рүү ордог байгаа. Би энэ дээр хэдхэн зүйлийг бас тодорхой хэлье гэж бодож байна. Энэ дундаас хамгийн чухал юмнууд зүйлс юу вэ гэхээр материал байдлыг тодорхойлох. Тэгэхээр аудитын дүгнэлтэнд бид нар өөрсдөө энэ компани одоо санхүүгийн тайлан материалын төвшөнд үнэн зөв илэрхийлэгдсэн байна гэдэг энэ дүгнэлт өгчтэй. Тэгэхээр материал гэдгээ бид нар хэдэн төрний юмыг материал гэж үзээд байгаа. Бид нар хэдэн төргөн дээр эрсдлээ өөрхийн, хариуцлага хөндлөхийн гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр энэ материалын байдлыг тодорхойлно гэдэг бол маш их чухал ийм тайлангийн данс үлдэгдлүүдийг хараад ямар нь эрсдэлтэй, ямар нь эрсдэлгүй, аль нь дээр горим хийх юм, аль нь дээр горим хийхгүй. Заавал бүх данс үлдэгдлүүдийг бид нар аудитлаад авах үнэхээр шаардлага байхгүй. Тэгэхээр эрсдлийг зөв тодорхойлно гэдэг нь өөрөө маш чухал. За ерөнхийдөө шинжилгээний горим буюу шинжилгээний горимыг бол төлөвлөлт дуусгалтын үе шатн дээр заавал хийх ийм шинжилгээний горимыг шатдаг. Тэгэхээр энэ төлөвлөлтийн үе шатны хамгийн бас нэг чухал горим бол төлөвлөлтийн шинжилгээ. Тэгээд төлөвлөлтийн шинжилгээгүйгээр бид нар эрсдлийг бол тодорхойлох маш боломжгүй. Тэгэхээр ямар данс, ямар эрсдэл, яагаад өөр нь өөрчлөлт орчив, өмнөх жил 1 тэрбум байсан бол 10 тэрбум болчихсон. Энэ яач вэ гэдэг энийг бол бид нар төлөвлөлтийн шатнаар маш нарийн сайн судалдаг байгаа.
Тэгэхээр яг энэ дээр шинжилгээ хийхээс гадна тухайн байгууллагууд түүний орчныг судлана, ямар хуу удирдлагатай юм тууз байдаг юм уу, яаж удирдах тухайн байгууллага ёс зүйтэй, ёс зүйгүй юу, ямар мэдээллийн технологи нь яадгийн тусдаа хилцэл засаг байна уу гэдэг юм уу тийм. Ингэж үзсний дараа бид нар бол ямар горим хийх үү гэдэг энэ үе шатн дээр хийхдээ 3 дугаар үе шатн дээр бид нар бол хяналтын тест хийх юм уу, бих горим хийх юм уу, за тэгээ бусад ямар горим хийх үү гэдэг горим руу ордог. Тэгэхээр энэ бол маш чухал үе шат. За энэ дээр би энэ улаалгацсан байна. Эрсдлийн үнэлгээ төлөвлөлтийг хэлэлцүүлэх гэж. За энэ бол хамгийн чухал уулзалт. Ерөөсөө альва гормыг хийж гүйцэтгэхээс өмнө манай байгууллагч яадаг вэ гэхээр партнер, аудит гэрээд ажил хайрцаг менежер, бусад багийн бүх гишүүд сууж агаад за энэ компаниас дээрээс нь доош бүх юм ярилцдаг. За компани гэсэн юм байна, ийм эрсдэлтэй юм байна. Мэдээж эрэг багийн гишүүд бол төлөвлөлтийн шинжилгээ бусад багуудыг хийцэн байж байгаа, материал урьдчилсан байдлаар тодорхойлчихсан байж байгаа. Энэ үе дээр партнер менежерийн оролцоо маш чухал. За энэ оролцсон дээр л ерөнхийдөө тухайн ажлын ерөнхий дүр зураг бол бүрэн гарсан байдаг. Тэгэхээр бид гормоо хэрэгжүүлж эхлэегүй гэсэн мөртлөө бид нар одоо ямар горим хийх гээд байгаа, юу эрсдэлтэй юм, партнер өөрийн зүгээс эрсдэлтэй гэсэн дансууд юу байна те, юу эрсдэлтэй бүх юмыг анхааруулж багийн гишүүдтэй хэлдэг. Энэ бол хамгийн чухал одоо гормуудын тэгэхээр та бүхэн бас аливаа аудитыг хийхээс өмнө багийнхаа гишүүдтэй сууж байгаа те, тахуун талыг авч агаад ерөнхийдөө материалаа тооцоод бас энэ төлөвлөлтийн хэлэлцүүлгийг хийж байгаарай. Багийн гишүүд чинь юм хийцэн дараа энэ чинь тийм байна, тэр чинь тийм байна гэсэн сүүлд ингэж ажил хоошлох юм асуудал үүсэхгүй зүйл тодорхойлоход бол энэ хэлэлцүүлэг дээр та бүхэн ажилчдаа асууж байгаарай. Энэ бас анхааруулах зүгээр зүйл юм болов гэж бодож байна. За ингээд бит гормуудаа ингээд дуусалтын шатн дээр ороод тайлбарлаа гаргадаг. За тэрний дараа бол гэрээд ажлын дараах үе шат буюу одоо файлаа хаах тийм энэ ажлыг бүрэн хэмжээнд дуусгах юм уу шат гэдэг. За энийг бол та бүхэнд бас мэдээлэл хүргэх зорилгоор ямар хөө байх юм бэ гэдэг нь тачсан бол танилцууллаа. За түрүүний нөгөө нэг 6-7 нөгөө хүчин зүйлсийн бас нэг чухал зүйл бол танд сайн ажилтан байхгүйгээр чанартай ажлыг хийн үр дүнтэй, үр ашигтай ажил гэдэг бол бас айгүй хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө манайх зүгээр ингээд хүний нөөцийн хувьд ингээд аваад үзэх юм бол мэдээж эерэг анх сонгон шалгаруулах зарчмаар ажилчдаа бол авдаг. За ингээд ажилчдаа авсны дараа бол бүх үүрэг хариуцлага бол компани дээр ирдэг. За компани яадаг вэ гэхээр за одоо туслахаас ахуулаад энэ хүн ирээдүйн манай партнер болно гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр тухайн хүн бол бэлдэж эхэлдэг. За ингээд бэлдэж эхлэхэд бол манай дөрвөн сургууль гэх юм уу те энэ баг бол ажиллаж байна. Техникийн, value, манлайллын сургууль, бизнес сургууль энэ хүнийг зөвхөн одоо стандартын заалт гэж нүдэд тахаас илүүтэйгээр тухайн хүнийг яаж манлайлагч болох вэ? Тухайн хүн одоо харилцааны ур чадвар нь ямар юм? Тэрийг яаж сайжруулах вэ? Бүх төрлийн сургалтуудыг бол олон талаас нь бол зааж эхэлдэг. Манай жишээ нь компанийн хувьд бол бодлогоор нэг хүн дор хаяж жилдээ 40 цагийн сургалтыг аваа. За 40 бол минимум. Тэгэхээр зарим хүн бол нэг 100, 200 цагийн сургалт авсан байна. Тухайн цаг заваас агуулаа бүх сургалтууд онлайн хэлбэртэй болсон. Бүх юмнууд бэлэн байж байгаа. Тэгээд дээр нь бид нар хүмүүсийнхаа цаг завыг харж байгаа цаанаас нь за чи энэ сургалтуудад суу, ур чадвар чи ингэж сайжрах хэрэгтэй. Ингэмээр байна, тэгмээр байна гэдгийг нь бол гүйцэтгэлийн менежер, перформанс менежерүүд бол хянжаадаг. Тэгээд тухайн хүнийг жил за ерөнхий ингээ процедурыг харах юм бол жил болгон бүх ажилчид бол өөрсдөө гол сетэн буюу өөрсдийн одоо зорилгыг нэг жилийнхаа зорилгыг бол тавьдаг. За зорилго дээр за би ийм чадвар жоохон тааруу байна. Энийгээ сайжруулмаар байна. Би дараагийн жилд ийм алтан тушаалтай болмоор байна. Ингээд гүйцэтгэлийнхаа менежертэй ярьж байгаа бүх зорилтуудаа тавина. За жилийн турш тухайн хүнийг бид нар сургаад дээр нөгөө ажил дээр нөгөө хүн чинь дадлагчаад яваад байна. За тэгээд жилийн эцэст яадаг вэ гэхээр үнэлгээ хийх. За та яаваа энэ ямар хөө ажиллав, хэр ажиллав, алтан тушаалж үүсэх юм уу, цалин хөөсч үүсэх юм уу, чи одоо манай энэ шаардлага стандартыг авч чадах нь үгүй юу гэдгийг бүгдийг нь үнэлнэ. За тэгээд бид нар бол бас сургалтаа тухайн хүнд зориулж бас загварчилж бас болдог байна. Тэгэхээр туслахаас партнер хүртэл бүх хүн бол дор хаяж 40 цагаас сургалтыг бол авч
гаргадаг. Тэгээд тухайн жилийнхаа зорилтыг тавиад үнэлүүлээ тухайн хүн яг жилийн дараа би ингээд зорьсон зорилготой ингэж хөрөхийн ийм юм сургалтуудыг авч авлаа. Ингээд бид нар бол мэрэгчлэтнүүдийг хөгжүүлэх тал дээр бол маш сайн анхаардаг байгаа. Тэгэхээр сайн мэрэгчлэлтэнгүйгээр чанартай үйлчлэгээ үзүүлэх нь өөрөө хэцүү. Тэгэхээр энэ зүйл дээр бол энийг хавж сонирхолъя гэж үзсэн. За түрүүний хүчин зүйлсээс бас нэг чухал зүйл бол чанар эрсдлийг одоо хэрхэн байгуулах хэмжээгээ гэдгийг зөвхөн одоо сангийн яам мэрэгсэн дипломатичны институтын хяналтаас гадуур одоо манай дотооддоо бид нар хэрхэн хяндаг вэ гэдэг талаа бас та бүхэнд сонирхуулъя гэж бодож байна. За ерөнхийдөө бол олон шалгалтууд бол ирдэг. Гэхдээ тэр дундаас бол энэ гурван үндсэн шалгалт бол хамгийн чухал. За эхнийх нь бол глобал түвшний хяналт шалгалт гэж. KPMG International буюу манай толгой офисаас за одоо өстөл нөгөө санхүүгийн тайлангаа зөв гаргахаас бүх зүйлийг ирж хяндаг. Та нар эрсдлээ хэрхэн үнэлж юм, ямар зохион байгуулалт бүтцтэй, байгууллагын чинь засаглал хэр байна, менежментийн багийн зөв зохистой байна уу, ажлаа чанартай хийж гин үү, гарын алхуудыг мөрдөж гин үү, за ажилчдын сэтгэл ханамж хэр байна, тэ хараад бусаар ажилчдаа уулзалт хийгээд энэ ёс зүйтэй ажиллагаа явуулж гин үү, яаж ингэж бүгдийг шалгадаг. Энэ бол 3 жил тутам хийгдэг маш том шалгалт байна. За мэдээж хэрэг аливаа шалгалт хяналтын дараа авах арга хэмжээ гэж нэг чухал юм байгаа. Тэр ерөнхийдөө одоо энэ 3 шалгалтын дээр унаад хангалтгүй авах юм бол ерөнхийдөө таны лицензтэй юм тий. Одоо чи энэ KPMG-г Монгол төлөөлөлд явах чадвар байна уу байхгүй юу? За эсвэл одоо сайжруулах зүйл байвал тухайн бүр хэлнэ. Ийм зүйлийг сайжруул дараа жил ийм алдаа байх ёсгүй ч гэдэг. За ийм глобал түвшний маш том юм хяналт байдаг. За дараагийнх нь болохоор эрсдлийн нийцлийн хяналт шалгалт буюу одоо чанар эрсдлээ бид нар хэрхэн удирдах байгаа бэ гэдгийг бас нэг хараад бус ажилчид юм уу өөр хүнд удирдамж өгөөд жил болгон ингэж хяндаг. За энэ хяналт бол маш чухал бас тухайн байгууллага бид нар өөрөө хянуулаад ямар нэгэн санал шүүмж авахгүйгээр бид нар юун дээр нь зөв ажиллаад байгаа, юун дээр буруу ажиллаад байгаа гэхэд бас үнэлт өгөхөд бол бас жоохон хүндрэлтэй. Тэгэхээр энэ дээр бол одоо гүн болж юу болох вэ? Яаралтай авах хэмжээ юу вэ гэдэг бол жил тутам бид нар хэмж хийж өгдөг. Энэ бас хяналт шалгалт байдаг. Дараагийнх нь болохоор партнерын хяналт шалгалт гэж. Ерөнхийдөө партнеруудыг л тухайн аудитын ажил дээр партнер л өөрөө хариуцлага болж байгаа тийм. Тухайн аудитыг сайн хийж гин үү муу гин үү партнертай л ярих гэхээс тухайн менежертэй яриад чи менежер гэж чи ингэсэнгүү тэгсэнгүү гэх юм байхгүй. Ганцхан хариуцлагад орж ирэх гэвэл партнер. Тэгэхээр партнер ажиллаа чанартай сайн хийж гин үү гэдгийг бол бас давтамжтайгаар шалгаж идэг. Тухайн А гэдэг хүн 10 компани аудитыг энэ жил харилцаад хийсэн бол магадгүй тэндээс нэг 2-3 харилцагчийг нь эрсдэл өндөртэй ч юм уу харилцагчийг нь сонгож аваад бүр юм тусдаа олон улсаас бүрдсэн хараад бус баг ирээд бүх ажлын эхнээс нь ахвал дуустал хяндаг. За энэ ажил дээр ямар эрсдлээс зөв эрсдлээ хэрсэн юм уу, материалын зөв тооцогдсон юм уу, аудитын горимор зөв хэрэгжсэн юм уу, яасан бүгдийг хянаад за тэгэхээр партнер дээр бас үнэлт өгдөг. Тэгээд хангалттай юм уу, хангалтгүй бол мэдээж партнер одоо тухайн компанид ажиллахгүй гэдэг асуудал яригддаг. Тэгэхээр ийм үндсэндээ ийм 3 төрлийн хяналт шалгалт бол байнга хийгдчихэд тэгжээж одоо чанартай одоо эрсдлийг одоо даунталсан чанартай үйлчлэгийг хийж гинэ гэдгийг бид нар бол бас давхар хянуулж ингэж баталгаажуулж ирдэг. За ийм байгаа. За мэдээж хэрэг энэ бүх юмыг хийхэд бол дэмжих баггүйгээр бол маш хэцүү байдаг. Тэгэхээр манай дээр бол ийм техникийн зөвлөл бол ажиллаж идэг. Тухайн улс орны хэмжээгээс хамаараад энэ багийн бүтэц бол ямар ч байж болно. Зарим улс орнууд бол 10,000 гаруй ажилтнтай, зарим нь 3,000 гаруй ажилтнтай ч юм уу тийм. Зарим нь бол 100 ажилтнтай. Тэрнээсээ хамаараад бас засаглал удирдлага бол энэ техникийн зөвлөлийг яаж зохион байгуулах вэ шийдэж идэг. За энэ техникийн зөвлөл яадаг вэ гэхээр одоо ийм 6 зөвлөл бол тусгаарлан анхаардаг. Санхүүнд адил олон улсын эрхэм мод бүртгэл, аудит баталгаа, чанар эрсдлийн удирдлагаас сургалт хөгжүүлэлт, мэдээллийн технологи, капитал зах зээл гэдэг. Ингээд энэ 6 дээр бол
аудит татвар зүйл үйлчлэгийг бол дэмжиж ажиллаж байдаг. За дэмжихээс гадна бол мэдээж хяналтаа тавьдаг. За ингээд ерөнхийдөө альва нэг партнер мэдэхгүй чадахгүйгээсээ бол буруу гэсэн асуудал бол багсгүй гэж үздэг. За яг тэгэхээр магадгүй аудитын партнер анх удаага банкыг хийж болно тий. Тэгэхээр туршлагагүй байгаа. Энэ дээр яах вэ гэхээр туршлагагүй байгаа хүндээ дахиад хоёр дахь шатны партнерын томилгоо хийдэг ч юм уу. За бүр болохгүй бол энэ техникийн баг тусгай баг гаргаад энэ багийг дэмжиж ажиллаа. Хийсэн аудитын горин болгоны үе шатаар нь хяндаг ч юм уу тий. Тухайн мэдээж яг мэдэхгүй асуулт партнерт бол зөндөө гарна. За энэ стандарт энийг би яаж ойлгох ёстой вэ? Би мэдэхгүй байна гэдэг ихэд бол энэ техникийн багийн зөвлөл бол хуралдаад за одоо энэ стандартыг манаа гэдэг би юм зүйлс ингэж тайлбарлана. За энэ дээр та бүхэн ийм гориг хэрэгжүүл энэ хангалттай хангалтгүй юм. Ямарваа нэгэн байдлаар заавал таны ард нэг хүн дэмжиж байна. Тэгэхээр бүр болохоосоо болохгүй хүртлээр танд дэмжих таныг одоо энэ чанартай үйлчлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байдаг учраас та бол яаж ажиллах вэ гэхээр ирээж энэ дэмжлэг цаг аваад аль болох чанартай үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй гэсэн ийм зарчим дээр толгойд цэвэрлж одоо ерөнхийдөө засаглал бодлого журмал болсон юм аа. За тэгээд өнөөдөр та бүхэн сонирхол хүснээс одоо байгууллагын бас чанар эрсдэлтэй ямар бодлого баримтлалын засаглалтай яг хүмүүсийг танилцууллаа. Асуулт тавьсан асуултыг асуугаарай.